хүний нийт төр алдар хүндийг санаатаагаар гутаах зорилготой гүтгэх дарамжлах гэсэн гэмт хэргийг одоо зөвлөжилсөн одоо ямар нэг хэмжээгээр энэ дээр хариуцлагыг нэмсэн ийм заалтууд орсон уу гэсэн нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт одоо энэ нийгэм даяар одоо энэ манай улсын нийгэмд одоо сүүлийн үед энэ хүний нэр төрийг гутаах, дарамжлах, гүтгэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах, ялангуяа энэ захим орчныг маш өргөнөөр ашиглаж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчид маань бас мөнгө төгрөгтэй холбогдсон худалдагдах одоо дандаа захиалгаар иймэрхүү үйлдэлийг их хийдэг боллоо. Тэгээ манай одоо энэ нийгэмд маань ер нь сайн хүн гэж байхаа боллоо. Ах зах ёс гэж мэдхээ байлаа. Ямар нэг хүнийг хүндэтгэх, үлгэрлэх одоо тийм юмгүй боллоо. Ажил хийсэн ч л одоо тэр хүн гүтгэгдэж дарамжилж байдаг, хийгээгүйчлээс гүтгэгдэж дарамжилж байдаг. Иймэрхүү асуудал бүр хүнлэг ус асуудал бүр хавтгаарсан. Одоо ёс суртахуунгүй асуудал бүр газар авлаа л да. Заримдаа бүр их харгас эртгийн шин чанартай, бүр их бүдүүлэг танхаа шин чанартай. Ийм одоо зүйлүүд одоо орж ирж шít. Дээр үед одоо нэг эмэгтэй нэг энэ хэвлэл мэдээлэлээр гүтгүүлсэндээ болоод амиа алж байсан нэг тохиолдол байдгийг. Нэг эмэгтэй жирийн нэг эмэгтэй. Тэгтэл одоо сүүлийн үед бол энэ бол арай л одоо хүний сэтгэл санааны эрхийг одоо дэндүү их хохироож байна. Тэгээ энэ сэтгэл санааны гэм хорийг арилгах, сэтгэл санааны хувирлын асуудлаар олон улсын жишг дайртуулан одоо тодорхой шийтгэлийг үзүүлэх талаар судалсан одоо нэвтрүүлсэн зүйл байна уу? Энэ одоо нэмэлт дээр болоод 7 сарын 1-ээс хэрэгжих энэ эрүүгийн хуулийн шинжилсэн найруулганд энэ талаар тусгасан одоо хариуцлагын асуудал өндөржүүлсэн зүйлүүд байна уу гэдгийг асууя. 2015 онд батлагдсан эрүүгийн хуульд бол гүтгэх асуудлыг бол эрүүгийн гэмт хэрэг биш зөрчилд тооцож баталсан байсан. За сая хууль санаачлагч өргөн мэдүүлэгтээ бол энэ зарчмыг хэвээр хадгалж оруулсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн төслийн 6-гийн 21 дээр гүтгэх асуудлыг зөрчил тооцож оруулж ирсэн. Хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаанд оромжлсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн. Эсвэл мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг 2 сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торох шийтгэл ногдуулахаар оруулж ирсэн байгаа. За эрүүгийн хуульд бол сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах үе 14-ийн 8 дугаар зүйлээр энийг бол гэмт хэрэг тооцож байгаа. Гарамжуу гишүүний хэлж байгаатай бид бүгд санал нэгтэй байгаа. Хүний нэр төр алдар хүнд гэдэг бол хүнд байгаа цорын ганц хамгийн одоо үнэт зүйл нь. Тийм учраас одоо энэ хуулийг дагалдаж зөрчлийн тухай хууль орж ирж байгаа. Зөрчлийн тухай хуулиар энэ гүтгэх доромжлох зөрчлийн асуудлыг давхар хүндсэн тохиолдолд эрүүгийн хуульд дагаж нэмэлт өөрчлөлт оруулах бас юм хууль зүйн боломж байгаа л гэдгийг хэлье.